Орой минь төргий. Тэгэхээр би нийгмийн ажилтан захидлын уралдаанд ирсэн захиануудаас цувралаар хүргэж байна. Өнөөдрийн эхний захиаг хамтдаа уншицгаая. Би нийгмийн ажилтан. Хүндэт уншигч танд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Баяраа гэдэг. Олон улсын байгууллагад нийгмийн ажилтнаар 11 жил, хорооны нийгмийн ажилтнаар 2 жил, нийтдээ 13 жилийг эгэл жирийн хүмүүсийн амьдралын дунд өнгөрүүлжээ. 13 жил хэлэхэд амархан ч гэсэн энэ цаг хугацааны дотор хэдий олон нулимс, хэдий олон инээмсэглэлийг харсан. Энэ загтлыг бичих гэж суухдаа нэг бяцхан охины нүд санаанд орлоо. Тэр нүд надад одоо олтол тодхон харагддаг. Хавар шиг цэлмэг, гэхдээ доторх гүн тунгалаг горхины мэлтэрсэн услууга тунгалаг. Тэр үед гэр хорооллын гудамжаар судалгааны ажил хийж авсан юм. Зорилго нь тодорхой байв. Ядуу хэцүү орчинд амьдарч байгаа хүүхдүүдийг олж тэдний хөтөлбөртөө хамруулах, хаалга тоолон алхаж, хүйтэн утаагаар дүүрэн гэрүүдэд итгэлгүйгээр гэр бүлүүдэд нүүрэн дэх зовлонг нь уншиж туслахыг хичээн явсан өдрүүдийн нэг. Нэг хашааны үүдэнд 3 настай байх гэмээр охин шороогоор тоглож байв. Биеийн жижигхэн, гар нь даарч улайсан, нүд нь харин том, цэнхэр тэнгэрийн хэлтэрхий шиг. Тэр охин намайг ширтв. Инээсэнгүй, дуугарсангүй, зүгээр л харлаа. Тэр харцанд айдас байсангүй, нулимсч байсангүй. Харин чи надад юу авч ирвэ гэсэн нэг л асуулт байлаа. Тэр асуултын хариуг олох үүргийг би өөртөө хүлээв. Тэр охиныг гэр бүлийнхнийх нь хөтөлбөрт хамруулсан юм. Эхэндээ гаднаас ирсэн хүн тэдний дотоод амьдралд хөндлөнгөөс оролцоход гэр бүл болгоомжилж байлаа. Энд ч ойлгомжтой байлаа. Учир нь тэдний итгэлийг олоход амаргүй байсан нь амьдралын хүнд хүчээр тэдний итгэлийг үгүй хийсэнтэй холбоотой байв. Тиймдээ ч яаруулсангүй. Удаан хугацааны нөлөөлөл ажлуудын үр дүнд бүх зүйл эрэг урайлахын хандаж бие биедээ итгэл төрж эхэлсэн юм. Хугацаа өнгөрхийн хэрээр тэр гэр бүл өөрчлөгдсөн. Эцэг нь охинтойгоо хэрхэн ярьж, хэрхэн тоглохоо мэдэрч, ээж нь хүүхдийнхээ дуу хоолойг өмнөхөөсөө илүү анхааралтай сонсдог боллоо. Тэр бяцхан охин нэгэн цагт хашааны үүдэн чимээгүй суусан тэр охин гүйж, инээж, дуулж, бусдыг дагуулж эхэллээ. Нүдэнд нь гэрэл нэмэгдсэн. Тэр гэрэл аяндаа ирсэн биш. Бид хамтдаа л нэмсэн байлаа. Тэр гэр бүлийн аз жаргалыг харах бүрт миний дотор нэг дулаан зүйл мэдрэгддэг байв. Нийгмийн ажилтны ажил заримдаа хүнд, хаалга нүүрэнд хаагдах, тогтолцоо саадуулах, хүчгүй мэд санагдах өдрүүд байдаг. Гэвч яг ийм үед тэр охины нүдийг бодно. Анх намайг ширтэж суусан тэр нүдийг мөн жилийн дараа гүйж ирэн баяраахаа гэж дуудсан тэр нүдийг. Тэр дуудлага л надад болоо. Тэр л надад хангалттай. 13 жилийн туршид ганц зүйлийг биеэр мэдэрсэн. Бусдын амьдралыг сайн сайхан зүйлээр дүүрэхэд миний амьдрал ч бас дүүрдэг юм байна. Бид инээхэд би ч инээдэг. Тэдний гэр бүл бүрэн дүүрэн болоход миний он жилүүд утга учиртай болдог. Энэ мэрэгжлийг сонгосондоо нэг ч удаа харамсаагүй. Учир нь бусдыг сайн сайхан зүйлд хөтлөхөд өөртөө ч бас сайн сайхан зүйлийг бий болгож байдгаа. Энэ бол би нийгмийн ажилтан. За тэгэхээр дараагийн захиаг уншиж хүргэе. Би нийгмийн ажилтан. Сайн байцгаана уу? Юуны түрүүнд би нийгмийн ажилтнаар хэрхэн яаж ажиллаж байгаа талаараа өөрийн бодит түүхийг хуваалцахаас илүүтэй яагаад нийгмийн ажилтан гэдэг мэрэгжлийг сонгосон талаарх өөрийн түүхийг хуваалцахаар шийдлээ. Учир нь би энэхүү мэрэгжлийг сонгохын тулд маш олон зүйлийг даван туулсан юм. 10 жилд байхдаа яг ямар мэрэгжилтэй болохоо мэдэхгүй явсаар ээжийнхээ ятгалахаар эмч гэдэг мэрэгжлийг сонгож байлаа. Тухайн үед ээж минь манай удамд эмч байхгүй. Эмч бол хамгийн хэрэгтэй мэрэгжил гэдэг байлаа. 10 дугаар ангид төгсөөд ээжийнхээ хүсснээр отож Маарам дээд сургуулийн хүний хэмжээ ангийг авлаа. 1-р курсын оюутан болоод төвд хэл үзэж, төвд үсэг өдөр шөнөгүй цээжилж, хичээлдээ ч их идэвхтэй дайжгүй сурдаг байлаа. Гэтэл яагаад ч юм гинэт бие өвдөж, унаж татдаг болсон тэр үед ахтайгаа хамт айлд суудаг байсан юм. Өвөл зуны гэрт тоггүй лааны гэрэлд хичээлээ хийдэг байлаа. 1-р курсын оюутан хот сайн мэдэхгүй ах намайг дагуулж эмнэлгээр хэд хоног явсныг санаж байна. Ингээд ах ээжтэй зөвлөлтөд намайг сургуулиас минь гаргаж үлээ.
Гэртээ ирээд 1 жил өнжих хугацаанд дэлгүүрт ажилладаг байлаа. Ээж минь эмэгтэй хүүхэд боловсралгүй байж болохгүй гэд дахин конкурсын шалгалт өгүүлж хөдөө аж ахуйн их сургуулийн мал зүйн менежмент гэдэг ангийг аваад дахин оюутан болсон ч бас л бүтлгүйдсэн юм. Учир нь хичнээн хичээгээд ч дүн олигтой гарахгүй, дургууд хүчгүй гэж сүүлдээ хичээлээ тасалдаг оюутан боллоо. Амьдралдаа анхудаа л өөрийнхөө зүрх сэтгэлийг дагаж зоригтой шийдвэр гаргасан минь нийгмийн ажилтан гэдэг мэргэжлэр элсэлт авдаг ихтэй сургуулиудыг судалж нэг том хүн шиг сургуулиудын сургалтын албатай уулзаж намайг 2 дугаар курсээс авах сургуулийг судалж явсны эцэст Идэр дээд сургуулийн 2 дугаар курсээс шууд сурах боломжтой гэдэг хариу авсан юм. Ингээд би гэдэг хүн том толгойл шийдвэр гаргаж хүнд ч хэлэлгүй сургуулаа сольж байлаа. Ээжтэй хэлж чадахгүй явсаар 3 дугаар курстээ сурч байхад ээж залгаад "Чи сургуулаа сольсон гэсэн үү? За тэгээд наад сонгосон мэргэжлээрээ хоолоо олж идэн шүү нөхөр минь" гэж хэлээд уцаа тасалж байлаа. Миний зүрх амар хурдан урдан цохилж байсан ч тухайн үед баярлсных уу, айсных уу бүү мэд. Ээж яаж мэдсэн болоо? Би эмээд л хэлсэн өөр хүнд хэлээгүй дээ гэж бодсоор өнгөрсөн юм. Олон жилийн дараа ээжээс асуухад эмээ минь бурхан болохоос өмнө ээжэд хэлж байсан юм байна лээ. Одоо бодоод байх нэ яагаад заавал энэ мэргэжлийг сонгосон юм бол? Би 10 жилд байхдаа эмзэг бүлгийн хүүхэд буюу хагас үнчин нэн ядуу айлын хүүхэд байлаа. Тухайн үед ээж минь унаж татдаг өвчтөй байсан болохоор ажил хийх боломжгүй байсан юм л та. Хичээлийн шинжил эхлэхэд ядуу хүүхдүүдэд шинэ цүнх дэвтэр өгдөг байсан да. Бид тусламж дэмжлэг авдаг хүүхдүүдийн нэг байсан юм. Намайг 10 жил сурдаг байхад амьдрал ахуйгаар нь их ялгуурлан гадуурхдаг байлаа. Үеийнгийн дээрлэхэлт гэдэг нуугдмал хүчирхийлэлд өртсөн даруухан байгаагүй нь мэдэгддэггүй л охин байлаа. Эхээс тавуулаа том ах минь аавыг бурхан басноос хойш 4 дүүгээ тижээхийн тулд сургуулаас гарч малчин болсон юм. Сургуульд сурч байгаа 4 дүү нь тийм ч сайн сурдаггүй. Тэгсэн ч гэсэн ах минь бид бүгдийг ихтэй сургуульд сургасан юм. Бид бүгд тухайн үедээ өөрсдийгөө үнэхээр толгой муутай муу сурдаг хүүхдүүд л юм байна гэж боддог байлаа. Гэтэл оюутан болоод ихтэй сургуульд орсон 3 нь сургуулаа улаан дипломтой төгссөн юм. Ингээд бодохоор бид нэн ядуу айлын хүүхдүүд болохоор дүн хүртэл ядуу байдаг юм шиг тийм л муухай ялгуурлан гадуурхалттай нийгэмд сурсаар 10 жилээ төгссөн юм. Одоо би нийгмийн ажилтан гэдэг мэргэжлээр амьдарч байгаа сумынхаа сургуультай 2 дахь жилдээ ажиллаж байна. Ягаад ч юм өөршгөө гадуурхагддаг хүүхдүүдэд туслах гэж энэ мэргэжлийг сонгосон юм шиг. Асуудал үүсгээд хэрэг тариад байдаг хүүхдүүдэд хатуурхаж уурлахаас илүүтэй яагаад энэ хүүхдүүд ийм асуудал тариад байгаа цаад учрыг нь олж ажиллахыг илүүд үздэг. Багш нарын энэ хүүхэд хүмүүжилгүй гэж чичлээд байдаг хүүхдүүдийг илүү хайрламар санагддаг. Ажиллаж явах хугацаанд үеийнгийн дээрлэхэлд үйлдээд байгаа хүүхдүүдтэйгээ илүү тулж ажиллахад аргэр нь асуудалтай хайр халамжаар дутмаг өссөн нь ажиглагддаг. Ерөнхий боловсролын сургуулийн багш нар суралцагчдыг буруу зүйл хийвэл нийгмийн ажилтанд хэлнэ гэж сүрдүүлсээр байгаад хүүхдүүдийн хувьд нийгмийн ажилтан гэдэг хүн хадны мангааш гэл хүн гэсэн ойлголттой болсон байдаг. Гэтэл эсвэргээрээ нийгмийн ажилтан гэдэг хүн тэдэнд тулгамдж байгаа асуудалд мэргэжлийн дэмжлэг үзүүлэх үүрэгтэй байдаг. Сүүлийн үед асуудалд орж яхаа мэдхгүй тулгамдсан үедээ надаас айлгүй намайг зорио ирж байгаа суралцагчдтай уулзалт хийхээр цаанаасаа л хайр хүрч нулимс сэлгэнсэн мэдрэмжийг авч байгаадаа баяртай байгаа. За тэгэхээр нийгмийн ажилтан загтлын уралдаанд ирсэн загтлуудаас та бүхэнд хүргэлээ. Тэгээд энэ захиаг сонссон нийгмийн ажилтнууд, нийгмийн ажилтнаар ажилтдаг хүмүүс байх юм бол өөрийнхөө ажлын сайн сайхныг за мөн ямар саад бэрхшээл тулгардаг талаараа та бүхэн өөрийнхөө хувийн мэдээллийг бас өөрчлөөд таны захианд дурддах хэрэг хүүхдтэй холбоотой бол бас хувийн мэдээллийг нь өөрчлөөд бидэнд явуулах боломжтой. За тэгхийн бол бид тайлбар хэсэгт оруулсан мэйл хаягаар ирсэн захиануудаасаа одоо яг энэ байдлаар цувралаар та бүхэнд хүргэх юм аа.